За юу яцхан залуучууд, бүсгүйчүүд Арлын Японоос завгүйа минжилж байна. Сүүлийн үед YouTube-д контент хийгээг уудсан байна. Одооноос үргэлжлүүлээд хийгээд явнаа. Тэгээд манайхан subscribe дараарай. Сэтгэлээ хуваалцаарай залуусаа. Энэ удаа 2000 онд Японы Нигата мужид гарсан хэргийн тухай танилцуулъя. Тухайн үед 16 настай байсан ахлах сургуулийн насны хүү дэндүү харамсмаар энэ хорвоог орхиноо. Энэ хэрэгт Якуза холбоотой байсан байгаа. За тэгээд эхнээс нь юу болсныг харцгаая. Хэргийн хохирогч болсон эм гихч 16 настай хүү Нигатад амьдардаг байсан. Сургууль соёлд явдаггүй. Одоо цагийн ажил хийж амьдардаг хүү байж. Цагийн ажил хийдэг газар нь Японы рамены хоолны газар байсан. Энэ рамены хоолны газар мөн энэ хэрэгт холбогдох хүмүүс бүгдээрээ ажиллаж байлаа. Эм гихчийн найз болох 16 настай хүү мөн 19 настай А гихч эмэгтэй цуг ажилладаг байж. Гэвч энэ раменгийн газар энгийн нэг хоолны газар биш байсан. Бөгөөд эзэн Якузагийн бүлгийн гишүүн байсан баг. Сүүлдээ энэ рамены газрын эзэн эрэхтэй энэ хэргийг зохион байгуулж хэрэгтэн болно. Тухайн үед 34 настай Катагири гэх залуу байж хэдүүлээ түүнийг Катагиригээд дуудаад явъя. Гэмт хэргийн хохирогчийг эмгээд дуудаад явъя. Катагирийн эм гихч болон түүний найзыг энгийн ажилтан мэт үзэж байгаагүй. Ирээдүйд Якуза болох зорилготойгоор доорон аван ажиллаж байсан баг. Эм гихч өөрөө ч мэдлгүйгээр Якузагийн авилтаа ертөнц рүү хүл алхан орсон байсан. Раменгийн газрын эзэн болох Якуза Катагирийн өмнө нь трак барьж ачаа зүүдэг ажил хийдэг байж. Тухайн компанийнхаа захирал нь түүнд маш сайн хандаж түүнд их итгэж найддаг байсан байна. Хэсэг хугацааны дараа Катагири ачаа зүүдэг ажлаа болоод раменгийн газар ажиллаж эхэлсэн. Мэдээж бизнесээ эхлэхэд эргэлтийн хөргөнөөс ахуулаад мөнгө их хэрэг болно. Энэ үед Катагирийн өмнө нь ажиллаж байсан ачаа тээврийн компанийнхаа захирлаас гуйж батлан даагч болгон зээл энтер авч байсан байна. Нилийн дутан харилцаатай байж л та. За эндээс их чухал шүү. Раменгийн газар ажиллаж байсан 19 настай А гэх охин нь тээврийн компани захирлын охин байсан байна. Тэнд ажиллах болсон шалтгаан нь охинд маань янз бүрийн эрэгтэй хүн ойртуулмааргүй байна гэд тэнд ажиллаж байж. Ерөнхийдөө охиныг минь сайн харж хандаж байгаарэ. Эрэгтэй хүнтэй битгий уулзуулж бараарэ ухааны юм ярин ажиллаж эхэлсэн. Гэвч өөр залуу бус хоолны газрын эзэн Катагирийн захирлын охинд сэтгэлтэй болно. Охин коллежид сурдаг байхад нь сургуульд нь хөргөж өгж авдаг болно. Мэдээж тээврийн компани захирлын тусыг хариулахаа бодож байсан. Өөрөө охинд нь сайн байсан болохоор дуртай нарахгүй хийдэг байж л та. Мөн бэлэг сэлт энтер өгж өөрийн сэтгэлээ илчлэн мессеж энтер явуулдаг байж. Гэвч эсрэг талд 19 настай охин Катагирийг тоохч үгүй байлаа. Өөрийн ах шигээ үзэн хүндлэн харьцдаг байж. Үүнээс хойш нэг үйл явдлаас болон энэ гэмт хэргийн эхлэл тавигдана. Тэр нь юу вэ гэхээр 19 настай А гихч охин найз залуутай болно. Тэр найз залуу нь раменгийн газар ажилладаг 16 настай эм гихч хүү байлаа. Хоёулаа раменгийн газар цуг ажилладаг болохоор дотноссон байх магадaltaй. 19 настай А гихч охин эм гихч хүүд өөрөө тийм маш сайн байсан юм шиг байна. Энэ хоёрын харилцааг Катагири мэдээгүй байлаа. Хоёр залуус үерхэж эхэлсэн боловч хоолны газрын эзэн Катагирийн түүнд сэтгэлтэй сайн байгаад идэг болохоор хоолны газар цуг ажиллах нь хэцүү санагдаж тэнд ажиллаж байсан 3 хүүхэд гуруулаа ажилласаа гарнаа. Яг тэр үед 19 настай охины ээж аав нь одоо 16 настай эм гихч хүүтэй үерхэж байгааг мэдсэн байлаа. Түүний аав энэ харилцаанд маш том эсэргүүцэл үзүүлж байв. Учир нь эм гихч хүү сургууль соёлд явдаггүй, ирээдүйд Якуза болохоор тийм залуу байсан болохоор маш хүчтэй эсэргүүцэж байлаа. Тийм залууд охиноо өгмөөргүй гэнэ гэж бодон раменгийн газрын эзэн Катагири рүү залганаа. Энэ үед Катагири анх удаа тэр хоёрын харилцааны тухай олж мэднэ. Түүнд тэр хоёрыг салгахад тусал гэж хэлнэ. Катагирид өгсөн захирлын тусламж их болохоор түүнд туслахаас өөр аргагүй байлаа. Дээрээс нь өөрөө охинд нь сайн байсан болохоор улам уур нь хурж байв. Тэгээд ажилласаа гарсан байсан 16 настай эм гихчийг дуудан раменгийн газар авч ирээд түүнд ингэж хэлсэн. Энэ удаа чамайг өршөөё. Дараагийн удаа гэж байхгүй шүү. Якузагийн ертөнцид дээд талын хүн чинь юу гэж хэлнэ? Түүнийг нь заавал хийх ёстой. Энэ хിവэрэ байвал амьгүй болно гэж мэдэрэй гэж хэлэн түүнийг сүрдүүлж
салахыг шаардсан тушаасан байна. Мөн 19-д охин руу мессежээр энэ хിവэрээ үерхлээ үргэлжлүүлэх юм бол энэ хүүг амьд нь халдна гэж сүрдүүлсэн. Хоёр залуу хос мэдээж үүнийг сонсон айж сандарч төд бодлогүй салсан. Ингээд Катагирийн захирлын гуйснаар тэр хоёрыг салгаж чадсан. Гэвч яг үнэндээ тэр хоёрын салсан тэднийг хуурсан үйлдэл байлаа. Дөнгөж 2 өдрийн дараа дахиад бие биетэйгээ холбогдож үерхлээ үргэлжлүүлсэн байна. Хүний нүднээс холуур нууцаар уулзаж баярхдахааргүй үерхэж байсан. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Охины ээж нь түүнийг дахиад үерхэж гээснийг мэдсэн байлаа. Ээж нь шууд Катагири рүү заалган тэр хоёр дахиад үерхэд эхэлсэн байна гэж хэлнэ. Үүнийг сонссон Катагири дэлбэртээ уурлнаа. Түүнийг анхааруулж хэлсэн үгийг үл тоон түүнийг доромжилсанд үзэн эмгэгч 16 настай хүүг хороохоор шийдсэн байлаа. Гэвч тэр өөрийн гараар бус хүнээр алуулахар шийдэж Вакай гэх залуу руу холбогд. Вакай энэ Катагиригийн хуурай дүү байлаа. Нэг хатад нилээн хэд удаа хэрэг дүүг тарьж байсан. Ер нь зайгаа байрахаар аюултай нэг юм байсан. Катагирийн түүнийг анхаарч халамжлан өөрийн зааврыг дагдаг нэгэн болгосон байна. Катагири юу гэж хэлэн Вакай түүнийг бүгдийг нь гүйцэтгэдэг байж. Катагири утсаар Вакайд хандан нөгөө бацаан чинь дахиад захирлын охинтой үерхэд эхэлсэн байна. Түүнийг Япон хэлээр Шимэчмай гэж хэлсэн байна. Монголоор цэцэл гэж хэлсэн байна. Катагирийн яг түүний амийг хороо гэж хэлээг байна. Гэвч Якузагийн ертөнцид энэ үг нь хинч сонссон амийг нь хороо гэсэн утга агуулхаар байсан. Дээрэс нь уцаар ярих үед Вакай согтууруулах ундаа согтсон байсан болохоор эм гихчийг амийг нь хорооно гэд тэр дороо шууд шийдсэн байл. Хамгийн түрүүнд рамны газрын менежер лөө залганаа. Энэ менежер энгийн иргэн байсан бөгөөд эзэн болох Катагири болон Вакайд өдөр бүр дээрлэхүүлэн дарамтлуулдаг байж. Тийм болохоор Вакайын хэлсэн үгийг эсэргүүцэх боломжгүй байлаа. Вакай түүнд 16-тай эмгэгч хүү болон тэр хоолны газар цуг ажиллаж байсан найзыг нь мөн дууд гэж хэлнэ. Найзыг нь яагаад дуудаж байгаа вэ гэхээр тэр хоёрын үерхлийг мэдсэн ирнэ хилэлгүй дуугаан орхисон болохоор буруутай гэж бодсон байна. Үүнийг сонссон менежер залуу эргэлзэлгүйгээр хоёр хүүтэй холбогдсон хоолны газар ирэхийг хэлнэ. Вакай мөн менежер залууд хандан бензин бэлдээд байж байгаараа гэж хэлсэн байна. Менежер залуу тэр хооронд галс шатхуун түгээгөөс 20 литр бензин аван бэлдэн тавьсан байлаа. Хоёр хүү Вакай тэр хоёрыг дуудсан нэг мэдээд эргээд үерхсэн баригдсан болохыг мэдсэн. Тийм болохоор тэдний юу хүлээж байгааг гадарлаж байлаа. Ирэхгүй зүхтах юм бол байдал бүрэлд ордно гэж бодон яван очсон байна. 2000 оны 5 сарын 21-ний өдрийн оройны 11 цагт Вакай гэрээсээ гарнаа. Түүний дүү охин хайчих гэж байгаа гэж асуухад би хийн гэсэн бол хийн гэд гэртээ ирэхгүй бол удаж магадгүй уучлаарай явчаад ирийгээд гарсан байна. Энэ үгнээс нь харахад өөрийгөө шоронд орно гэдгийг аль хэдийн мэдэж байсан байх магадaltaй. Тэр орой шөнийн 2 цагт 2 хүү болон менежерийг аван машинд суун хөдөлсөн. Машинд суусан үеэс л ахвалан Вакай галзуурч эхэлсэн. Улаан гэрэл дээр зогсоход менежер залуу руу ойрлон яв гэж орилж байсан. Машин дотор уур амьсгал яг л там шиг байсан ба. Зорьсон газраа ирэхэд өөдөөс нь бас нэг машин ирсэн байлаа. Тэр нь Вакайын хуурай дүү болох Хошино гэх залуу байлаа. Тэгээд сууж авсан машинаасаа сэлгэн цагаан машин цуухыг шаарднаа. Тэгээд яг машинаас сэлгээд суух үед менежер залуу аяархан хоолоогоор та хоёр яг одоо эндээс зүгт гэж хэлээд өөрөө төрүүлээ зүгтсэн. Гэвч хоёр хүү түүнийг харан паниктаж зүгтэж чадаагүй байна. Тийм болохоор тэр хоёр Хошиногийн машинд сун Вакайтай нийлэн дөрүүлээ цааш хөдлөн явлаа. Явж хүнгүй машин бараг явдаггүй түнэлд ирв. Вакай хоёр хүүг түнэлд өвдгийн сүгдүүлээд та нар одоо юу болохыг мэдэж байна уу гэд бензин гаргаж ирэн тэр хоёрлоо цацаад жожгоолох гаргаж ирэн Хошинод өгөөд шатаа гэж хэлсэн. Энэ үед хоёр хүү амьдараа шатаагдах гэдгийг мэдээд хоёулаа босон зүгтсэн. 16-тай эмгэгчийн хүүгийн найз арай гэж тэндээс зүгтэж чадсан боловч эмгэгч хүү баригдан үлдсэн байна. Тэгээд Хошино гэх залуу жожгоолохоор галыг хасаасан. Ингээд эмгэгч 16 наснда амьдараа шатаагдан хороог орхисон. Тэндээс зүгтсэн найз зүгтэж яваад нэг эмэгтэйтэй тааралдан цагдаа дуудаад өгөөч гэж гуйв.
дуудуулсан. Цагдаа ирэн шалгахад эм гэгчхүү аль хэдийн өөд болсон гэмт хэрэгтнүүд зогтсон байлаа. Ингээд удахгүй 2 хоногийн дараа Хошино гэгч залуу цагдаагийн газар өөрөө ирж хэрэгээ үлээсэн. Хошино хэрэгээ үлээсэн болохоор ч тэрүү бууж өгсөн үү хэрэг болсноос 18 хоногийн дараа Бакай өөрөө цагдаагийн газар ирэн хэрэгээ үлээсэн. Хэргийг зохион байгуулсан Катагирийг Бакайг баривчилснаас хойш сарын дараа баривчилсан. Ингээд мөрдөн шалгах явцад мэдүүлэг дээрээ Катагири би цэгцэл гэж хэлсэн. Яавч амийг нь хороо гэж хэлээгүй гэж гүрийсэн байна. Нөгөө талд Бакай ч гэсэн Катагирийн надад амийг нь хороо гэж хэлээгүй гэд Катагирийг өмөрж байсан. Өөрөө амийг нь хорлъё гэж бодоогүй болохоор хүнээр бензин бэлдүүлж Хошино гэх залуугаар шатаалгасан гэж хэлсэн. Ингээд шүүх хурал болж хэргийг зохион байгуулсан гэх Катагирид 13 жил, хэргийг үйлдсэн Бакайд 18 жил, Хошино гэх залууд 15 жилийн тус хорих хайл өгсөн байна. Энэ хэргийг сонссон хүмүүс ялан багдаж байна гэж ярилцдаг байна. За энэ удаагийн дугаарыг сонссонд баярлалаа. Subscribe дараарай. Сэтгэлдээ хуваалцаарай залуусаа. Баярлалаа.